Сайн байцгаана уу? Бүгдэнд нь өдөр арай нэмэнд. За өнөөдрийн сэдв бол нилээ олон хүмүүс тулгардаг сэдвэр бит хоёр ярьж байгаа. Тэгээд ганц би удаан хугацаанд явхад ер нь яг ямар мэдрэмж авт юм болоо. Одоо ганц би байгаадаа айгүй их санаа зовдөг. Би ингээл хизэж хайртай очихгүй байна гэдэг ч юм уу. Эсвэл ингээд би хүнтэй харилцаанд орохоор айцтай байна гэдэг ч юм уу. Ер нь ингээд ганц би яваатай хүмүүс бас айгүй их шаналдаг юм асуудал зөндөө байд юм лээ. Тэгээ бит хоёр яг энэ сэдвэр бас сонирхолтой юм болов уу гэж та бүхэндээ зориуллаад ганц би явж байгаа тэр түүхүүдээсээ хуваалцаач гэсний дагуу энэ удаагийн сэдвэр захиануудаа авсан байгаа. За тэгээд захианыхаа эхний захидлыг уншия тийм ээ. За. Сайн байна уу? Танай хөөрхөн подкастын хоёр хөтлөгчтэй энэ өдрийн минь Баярлалаа. Юуны өмнө уртаа түүхээ богино алган найруулах гэж ихэд хичээсэн минь ойлгоорой. Урт санагдвал үнэхээр уучлаарай гинэ. За зүгээрээ яриад байсан тий. Би гэдэг эмэгтэй дөнгөж 30 гарт явж байгаа. 30-аад настай гэгтгэргүй үзэсгэлэнтэй боловсралтай нуруулаг эмэгтэй гэдгээ дурдъя. Нэг охинтой 7 настай ганц би болоод 5 намар 5 өвлийг үдэж байна. Тэртээ 10 жилийн өмнө ямар үеийн үрээр ч юм нэг залуутай танилцсан. Жирийн нэг намхан залуу тэгтэл их татагтаад би баг өөрөө төрүүлж бичиж өөрөө халамжилсаар байгаад үргэлжсэн. Жирийн залуучууд ер нь айгүй учиртай шүү. Тэр үед одоо шиг ийм подкаст, мэдээлэл, мэдлэг юу ч байсангүй. Маш хурдан татнассан. Тэгээд хурдан бид шийдээд гадагшаа яваад тэндээс амьдралаа эхэлсэн. Би тэнд очиод тэр хүнээ таних эхэлсэн. Гэр бүлийн хүмүүжил бүх зүйл тэс тондоо байсан. Тэр хүн багасаа хайр халамж мэдрээгүй яг өөрийгөө л болгоод сурчсан хүн байсан. Би гэтэл амар их хайран думбаад өссөн эрх охин. За тийм эмэгтэй хүн тэсдэг гэсэн амьдрал угаасаа ийм гэсэн гэл 2 жилийг үдээд нэм мэдгэж ирмсэн болчлоо. Мэдээж гэрэлцэн байсан учраас маш их тогтолж өрөө үлхийдэж авсан. Би хүүхдэд төрүүлэх гээд их өнөр руугаа буцаж тэр араас ирсэн. Гэхдээ хэсэг хугацааны дараа өрөө тврээ төрөх эмнэлгийн хаалгаар ганцаараа гарсан тэр өдөр одоо ч гол зурдаг. За тэгээд амьдралаа бид гурав бусад хосууд шиг л 3 жил хичээсэн. Бүх юмтай болсон. Сүүлийн 2 жил нь би зүгээр л тэсдэг гэрээ мухар сахидаг, найзчгүй, ажилчгүй нэг л ааштай хүн болсон байсан. Гарах гэхээр нөхөр маань ажил гээд ирдгүү бид байн хэрэлтэн. За яг хаанаа л ааштай байсан байлгүй дээ. Ингээл төсөлгөө бит хоёр тийш болсон. Салхаас өмнө болон салах үеийн түүхийг яриад ч хэрэггүй. Ер нь бол хүүхдээ хөтлөд гэрээсээ хөөгдсөн. Ингээд би гэдэг хүн ганц би ээж боллоо. Тэр хүн маань 14 хандлаггүй гэртээ өөр эмэгтэйг дагуулж ирсэн. Одоо чамд амьдралыг бодоход хайр байх. 6 сарын 1-нд хүүхдээ дагуулад гарахад тэр эмэгтэй араас нь 1 минут тутам залгаад байсан. Тийм учраас бид 1 жил нэг л уулзалдаг. За тэгээд амьдралаа босгоод эмэгтэй би 5 жилээ ганцаараа зүтгэсээр хүүхдээ өсгөө зөөгөө тасраад ажиллаа чигээд байр машин бүх зүйлээ бий болгосон. Гэтэл одоо сэтгэл таарах гэхээс илүү ситуэйшншип таарах нь олон бол. Зарим нь хүүхдтэй гэдэгт итгэхгүй худлаа яриад гэж тавлан зөндөө оролцсон, Tinder хүртэл татаж үтсэн. X-тэй уучлсан хүлэн зөвшөөрсөн үзэн ятгаж байсан. Гэтэ би ингээд нэг л биш. Мэдээж хүүхэд харах хүнгүүд бол хаанаач танилцавдээ. Цаашдаа ихэ 5 жил явах бол уг нь би хайр халамж дүүрэн эмэгтэй адилхан эрхтэйг хайрлаад хийсэн хоолыг минь амтархан идэж байгааг харахыг хүсдэг. Өөтийн яаж 14 хоног 6 жилийг хайр гэр бүлээ сольж чадсан нь би одоо ч ойлгодгүй. Би гэтэл тэр хүнийг мартах гэж шархаа 7-соор 5 өвлийг үдлээ. Амьдрал хоржоонтэй шүү. Яа, шархаа 7-соор гинэ. Ямар амар үгэлтэй тийм. Part 2. За. Хэрвээ сонирхолтой санагдвал үргэлжлүүлээд уншаарай. Би сонирхолтой санагдаж байна. Би бүх сэтгэлээрээ хайрлаж, түшиж, заад, зөвлөж, хөрөнгө хүртэл оруулж, төвчж босгосон амьдралаа нэг өдөр нуур хахад надад маш их харамссан. Өөрийнхөө өмнөөс өвдсөн, шалтгаан нь намайг ажил хийлгүй гэртээ бай. Чи хүний гаруудгүй гаргацсан юм шиг 3 жил гэртээ суусан. Намайг дэмжихгүй улам их харах хөдөлгөөд өөрийнхөө л амжилт карьер хамт олон нийт тавьсан. Тэр хүний үед бид нэг л гэртэн байж байдаг ааштай уйтгартай ажилчгүй хүүхэн байсан байх. Гайтай гэдэг үг яг тохирноо. Би шүүхийн өмнө өвдөх сүгтүүд өрмөн нүдэн тарагтаад уйлсан. Хажуугаар тэр мань томоо жипээр шороо татуулаа явсан. Одоо ч бүр их мөнгөтэй биднес хэд дахин мөнгөтэй. За тэр ч яах вэ? Би ч муугүй сайн байгаа, хичээж байгаа. Өрийн заяа 2 минь түшдэг ээ. Бага бүхэндээ талархдаг. Хідэн чанаад халууралт өвдөлтөй ард ганцаараа гарав хідэн ч килограмм ачаа ганцаараа зөв. Гэхдээ л талархдаг. Жижигхэн шантгар хамар сурвал үсэг би бүгдийг үзэж байгаа аттай.
Гэтэ ханийн заяа дутуу юм уу? Арслангийн ордны хүчтэй зан саад юм уу? Бүү мэд. Хит их баясгалгаад байна уу? За надад яг юу болохгүй байна вэ? Би яаж сайхан өөртөө тарсан хань болох уу? Та нар юу гэж боддیں۔ Айгу хөөрхөн захиа битсэн байна, баярлалаа. Ямар гоё хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй юм бэ те. Мондаг өсгөө байна, бахархаж байна. Тэгэд энэ олон ачаалал, энэ олон зүйлийг өөрийнхөө нуруунд дээр аваад хариуцлагатайгаар ингээд амьдарч байгаа маш олон ганц бие ээжүүд байдаг. Тэгэхээр ялангуяа одоо анхны гэр бүлээсээ салаад за хүүхдээ ер нь бол өөрөө аваад ингээ ганцаараа өсгөхийг шийдвэр гаргасан. Ер нь бол одоо гэр бүлийн амьдралаас юм хашраад эрэгтэй хүнд магадгүй ингээд итгэл маань нэг талаараа бас эвдэрчиж байгаа хгүй ингээд бүх зүйлээ ингээд найдаад өөрийгөө тэр чигт нь ингээд өгөөд өгчхөр өөрийгөө алдчихин гэсэн. Тэнгүүд энэ хооронд юу болсон байгаад энэ гэхээр нөхөр нь эргээд нөгөө эмэгтэйгээ бас ингээд хувийн орон зайтай бас өөрийн гэсэн хөгжүүлэлтэй өөрийн гэсэн тэр нэг юм өөрчлөлт хөдөлгөөнд бас байх хэрэгтэй гэдэг тэр зүйлийг ерөөсөө дэмжээгүй ч гэдэг юм уу тэр зүйлийг нь ойлгоогүй ингээд гэрийн мухарт ганцаараа үлдэж хоцорно гэдэг бол ялангуяа төрсний дараа эмэгтэйчүүдийн хамгийн том хэцүү ингэж сэтгэлийн шарх авч за нийгэмшгүй л бол би ингээд орхигдчихлоо гэдэг маш том юм айцыг авч идэг үе. Энэ үед нь бол нөхрөөд хажууд байгаа хань нь бол маш их дэмжиж тэ адилхан бас хүн гэдэг талаас нь бол ойлгож дэмжиж тэр үеийг нэг алдснаас болоод ер нь бол харилцааг хэцүү болдог. Тэгээд ингээ харахаар ингээд за угаасаа эрэгтэй хүний хайр халамж одоо нөхөр гэдэг хүн бол бас судлааж магадгүй юм байна да. Зөвхөн бүх зүйлийг би өөрөө шийдэд амьдрий гэдэг ингээ ганц бие явж байгаа эмэгтэйчүүд маань бас хитрхийх нөгөө хүчтэй болцсон байгаа гэдэг. Одоо нөгөө хүчрхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдэг чинь дандаа ганц бие ээжүүд бас яваад байгаа. Тэгэхээр ингээд асуудлыг бүгднгийн нуруунд дээр өөрж явсны үр дүнд эмэгтэй хүн чинь эрхлээд эрэгтэй хүнд өөрийгөө өгөөд бас ингээд сэтгэл хөдлөл мэдрэмжээ ингээд нээгээд хүнд найдна гэдэг ийм зүйл дээр аягүй дутагдaltaй болоод ирэнгүүт одоо эрэгтэй хүнтэй уулзаад хоёр дахь амьдралаа зохио гэсэн ч гэсэн нөгөө хүндээ айгүй халтаг нь хардаг ч юм уу эсвэл итгэж чадахгүй эсвэл өөрийнхөө нөгөө зам байдал маань ингээ өөрчлөгдөд ирэнгүүт эмэгтэй гэдгийг юу нь бол мартцсан байдаг. Ингээд одоо үүргийг булаацалдаг ч юм уу өөрөө бүх зүйлийг зохицуулсаар байгаа тэнийг арга барил суудсан байдаг. Тэгэнгүүт яг эрэгтэй хүнийг яг амьдралын асуудлыг шийдэх тал дээр нь голдог ч юм уу. Ингээд юусоо болдгоо. Тэгэнгүүт эрэгтэй хүмүүс болохоор бас айдаг айцсан яадаг вэ гэхээр за хүүхэдтэй юм байна. Тэгэхээр би хүүхдийн хувьд аав болж чадах уу? Энэ хүчтэй эмэгтэйгийн хувьд яг нөмөр нүлгэн болж чадхаар хангалттай хэмжээний би мундаг эр хүн байж чадах уу гэдгээс айсандаа өстой нөгөө situationship буюу хамтдаа байхдаа гоё хайр инэрлээ мэдэрч байгаа ч гэсэн хамт өөрөг хариуцлага үүрээд явъя гэхээр хашраад хайгаад идэг. Ийм асуудлуудаас болоод ер нь удаан ганц бие явах магадлал нь бас ийм ганц бие ээжүүдийн хувьд бол айгүй их тулгардаг асуудал. Тэгэхээр нөгөө нийгэм маань өөрөө бас хүчтэй юм эрэгтэй хүмүүсийг одоохондоо бас хангалттай хэмжээний бүтээж чадаагүй байгаад байгаа юм болов уу гэж боддог. Айгүй их нөгөө сэтгэлийн тэнхээгүй бас ингээд сул дорой эрэгтэйчүүд айгүй их байдаг, айцтай эрэгтэйчүүд айгүй их байдаг. Тэгэд өөрийг нь аваад явчаасаа гэж боддог ч юм эсвэл өөрөө шинээр амьдралыг шинээр нь бүтээхгүй болвол ингээ болдгоо нэг тийм эрэгтэйчүүдийн айц байгаад байна. Тэгэхээр энэ эмэгтэйтэй хандаж хэлэхэд бол зүгээр зүгээр нэг юм хэсэгхэн 5 жил бол яг гэсэн дээрээ бас юуч биш шүү. Яагаад гэхээр хүний амьдрал хэдэн наснаас ч дахиж шинэ хайрыг, шинэ учрлыг яг өөрийнхөө амьдралд тохирсон тийм одоо тэг ханаа бас олоход бол нас ерөөсөө оройтж чинь би ингээд залуухан байхаа болчлоо гэдэг ч юм аа намайг хүүхдтэй учраас хүн бас ингээд тоохгүй байна гэдэг ч юм уу тийм зүйл ерөөсөө битээ бодорой. Адилхан л бүгдээр амьдарч байгаа учраас магадгүй яг зөв эрэгтэй хүн чинь бол зөв үедээ гарч ирнэ гэдэгт бол найдаж байна. За түүхээ явуулсанд баярлалаа. Маш гоё түүх байна. За тэгээд дараагийн түүхээ уншицгаая. Сайн байна уу? Энэ түүхийг маань унших өдрийн мэнд миний түүх урт болж магадгүй учраас тав тодорхой бичих гэж хичээлээ. Сэдв маань харилцаанд орж чадахгүй сингл байгаа түүх сэдвтэй. Одоо би 25 настай эмэгтэй. Одоогоос 16 жилийн өмнө буюу 9 настай байх үеэс минь энэ бүх сэтгэл зүйн асуудлуудын маань эхлэл тавигдсан гэж хэлэхэд болох байхаа. Би өөрийнхөө сэтгэл зүйн шарх авсан болсон бодит зүйлсээс 3 хэсэгт хуваан авбал арай ойлгомжтой зэгцтэй болох байх гэж бодлоо. За нэгдүгээр хэсэг нь хүргэн ах. Энэ бол миний амьдрал тохиолдсон хамгийн хар бараан дурсамжуудын нэг гэж боддог.
Юу ч мэдэхгүй цэцэг цэврүү шиг 9 нас минь юу ч бодож шаналх ёсгүй тоглоод гүйж байх насан дээр минь нэгэн хүргэн ах нэртэй чөтгөр орж ирсэн. Товчхондоо бэлгийн дарамт удаа дараа өгч байсан гэхэд болно. Хамгийн анхны бэлгийн дарамт бол манай гэрт амьдардаг байсан унтаж ах оронд минь хөл рүү гараа явуулж аажим ажмаар дээшилсээр хүтрээ рүү минь хуруугаа хийж байсан юм. Би юу болоод байгааг ч ойлгохгүй яагаад ийм зүйл хийгээд байгаа юм бол хүнд бас хуруугаа хийж болдог зүйл байдгийн бахтай гэж их л айж чичирч ямар ч хариу үйлдэл үзүүлж чадалгүй хажуу өрөөнөөс ихч минь хөрөө дуудах үед тэр хүн үйлдэлээ зогсоогоод яваад өчгсөн. Тэр шөнө ямар аимшиг хард орсон зүуд шиг шөнө байсан гэж бодноо. Маргааш өглөө тэр хүн юу ч болоогүй мэт яваад л байсан. Би тэр өглөө урлагийн үзлэгтээ орж бүжиглэх ёстой байсан юм аа. Гэрээсээ гарын гартлаа тэр хүнийг үзэн ядсан. Очоод урлагийн үзлэгтээ орох хүртэл бүжгээ бэлдэж байх үед доогоорх минь бие маань сонин гэмээр хүндүүртээ өвдөж найзуудаасаа хичиж байлаа. Ингээд энэ мэтэр арайч дарж аваад хүчин гэдэг зүйл хийгээгүй ч 6 жилийн турш уг үйлдэлээ өдөр алгасалгүй хийдэг байсан. Би ч баг балчир байсан учраас гэрийнхэндээ энэ тухайгаа хэлж өөрийгөө хамгаалуулах ёстой гэдгийг ч ойлголгүй ганцаараа айж шаналж ёстой л өөрийгөө хамгийн азгүй арчаагүйгээр мэдэрч үргэлж гуниж гутарж явдаг байсан үе минь. Энэ бүх зүйлс юугаар дуусгар болсон юм бэ гэвэл манай гэрт бөө ирж байлаа. Намайг үзээд л ээж эгчид минь охин чин бузарчжээ дээ. За чи энэ тухайгаа өөрөө хэлгээд дуугаа болчихсон юм. Би ч яаж мэдсэн юм болоо гэж бодож айж юу гэж хэлхээ мэдэхгүй хараа гэж юм ихч ээжтэй хэлж байлаа. Тэгээд л сонсоод шууд уйлаад нөхрөөсөө салах тухайч яриад эхэлсэн. Энэ үеийн авсан шарах маань нилээдгүй олон жил намайг дарлаж сэтгэл зүйн маань гэмтээж байсан ч би надтай ижил зүйл амсаа түүнийгээ даван туулаад явж байгаа маш олон эмэгтэйчүүдийн түүхийг уншаад үнэхээр сэтгэлийн дэм зориг бүгдийг авч байсан. Тэр хүмүүст баярлаа гэж хэлэхэд ч багтана. Энийг сонсож байгаа хүн бүр хажууд байгаа охин үрээ, охин дүүгээ, эгчээгээ үргэлж анзаарч хамгаалж аюулаас хол байлгаж өгөөрэй. Бүх хүн гэр бүлтэйгээ дотн байдгүй болохоор тэр хүмүүс тэр болгоноо хайртай дотны хүндээ илэн далангүй хэлэх зориг зүрх байдгүйг нь ойлгож өгөөрэй гэж хүсэж байна. Үүнээс болоод би эрэгтэй хүнд маш дургүй болж ямар ч эр хүнийг эрэгтэй хүн гэсэн нүдээр хардггүй байлаа. Бүгд л ижлэгийн юм шиг тийм жигшсэн мэдрэмж төрдөг байсан юм. Тэгээд би анх удаа эрэгтэй хүнд сайн болж дурлаж үзсэн юм. 2 дугаар хэсэг токсик үерхэл. 17 настайдаа хамгийн анх удаа эрэгтэй хүнийг өөр нүдээр харж эхлэн өмнө нь авсан бүх сэтгэлийн шархмаа нэгдэрх шиг мэдрэмж аван тийм л нандин үерхлээр үерхэж байлаа. Уулзах шалтгууд минь их хөөрхөн одоо бодоход өнөөдөр чи надад заримыг авч өгсөн юм чи маргааш би чамд авч өгье гэдэл маргааш нь би заримгаа авахулъя гэдэл уулздаг. Уулзахаараа цаг хэр хурдан өнгөрч байгааг мэдэхгүй хаашаа чамаагүй хорвоогийн сонин сайхныг ярилцаад алхацгаадаг байсан. Үнэхээр өөр ертөнцид оччихсан мэт хорвоогоос тасарч чаддаг байлаа. Тэр хүнтэй хамт байхдаа бид нийтдээ жилч хүрэхгүй хугацаанд үерхэд салж байсан. Би өмнө нь үерхэл гэдэг зүйл ямар байдгийг ч мэдэхгүй тэр хүнээс хизээч салахгүй юм шиг бодож тийм л их сохорсон байгаа юм. Салахгүй л байвал би яасан ч яах вэ гэсэн шүү юм бодоод явж байдаг байсан. Намайг их харддаг байсан. Facebook дээрх эрэгтэй бүх хүмүүсийг unfriend хийгээд анги дээр эрэгтэй хүүхдүүдтэй хамт байхыг харчихвал за тэгээ сална гэд бөөн хэрүүл. Өмнө нь манай сургууль сурч байсан байгаад шилжээд явчихсан надаас 1 насаар ахын байсан юм аа. Тэгээд л эхэндээ би яагаачгүй байхад чи хардлаа гэж тэмцдэг байсан чи ингэж байгаад надаас салаад хаяад явчихвал яана гэсэн айцаасаа болоод бууж өгөөд өвөнд нь ороод л явдаг байсан. Тэгээд ярилцаж байгаад анх бэлгийн харьцаанд үерхэж эхэлснээс хойш 4 сарын дараа орж үзэж байлаа. Бит хоёрын хоёулаа анхных байсан юм. Гэхдээ үүндээ бол одоо харамсдаггүй бэлгийн боловсрал гэдэг зүйлийг бид интернетээс их сайн уншиж судалж байсан болохоор өөрсдийгөө хамгаалж чаддаг байсан гэж бодож байна. За тэгээд ер нь бол удалгүй надаас салхаж салах тухай ярих нь жигсэж жижиг зүйлийг ч шалтгаан болгож маргалдаад салах гэж оролдог байсныг нь би тэр үедээ ойлгоогүй байсан юм байлээ. Би л буруу юм хийчихлээ, би л болохгүй байна гэд тэр хүний өмнө хамгийн сул дорой төрхөө харуулж гуйж говшиж явдаг байлаа. Одоо бодоход би салахыг хүсэж байхад нь үгүй гэд би токсик байсан юм шиг гэснээр смайл тавьчихжээ.
Бүтэн хэдэн сар зодолдож хэрэлдэж нэгнээ хэлэхгүйгээ үгээр хэлж үнэхээр аимшигын тоо гэсэн. Тэгээд хүүхэдийн болохоор бас өмнө нь хөргөн ахаасаа бэлгийн дарамт авчихсан хүн чинь 9 шидийн бодож надтай унтахыг л хүссэн юм байна гих мэт зүйлс бодож гомдож уурлаж уйлж гуйж говшиж үзлээ. Угаасаа тэгээд ч нэмэргүй харилцаа болчихсон байсан гэхүү дээ. Тэгээс ингэсгээд салж нийлээд явж байтал Солонгос руу сургуульд сурахаар яваад өчгсөн би ч бөөнгүй нэг. Удалгүй намайг хэлэхгүй үгээр доромжлоод л бүх юмнасаа блок хийгээд л зүгээр алга болчихсон. Сталкердж байгаа шинэ найз охиндоо болсныг нь мэдсэн. Тэгээд л зүгээр миний амьдрал тэр чигтээ ямар ч утгагүй болчихсон. Бүтэн жилийн турш өдөр болгон уйлж, энийхээж болчихсон хоолноос гараад 65 кг байсан 170 см өндөртэй охин чинь 52 кг болтлоо тураад зүгээр л ясан дээр арьс нөмөрчихсөн юм шиг ямар ч сүр сүлдгүй амтан. Энэ үерхэлд би нөгөө хүнээ буруутахыг одоо бол хүсдгүй. Тэр үедээ харааж цохиж миний хувьд бараг хамгийн адгийн амтан болоод хувирчихсан байсан юм. Үүнээс бас болоод олон залуус надтай үерхээж уулзъя, болзъя гэх болгонд худлаа сандагдаад дахиад намайг хаяад явчихвал яах юм гэсэн майцаар бүх хүнд ханддаг байлаа. Хинт ч боломж олохгүй хичнээн сайн хүн байсан ч сонирхолддоггүй бүгд л бас дараа нь хаяад явчих юм шиг харагддаг байсан. Ингээд эр хүнийг үзэн ядах үзэн ядалт маань улам баталгаажсан байх. 3 жил ганц би явж байгаад оюутан болоод 2 дугаар курс төгсөх үедээ эмэгтэй хүнтэй үерхэж байлаа. 3 дугаар хэсэг. Би лесбиан болов. Энэ үед сэтгэлдээ шарахтаа гунигэлж авсан намайг эдгэж өгсөн хүн гэхүүдээ. Тэр охиныг аль хэдийн мэддэг байсан ч сонирхож байгаагүй. Гинэт л надад халамжтай болоод чихэр жимс өгөөл гэрлүү машинаараа хүргэж өгөөд л би чамд сайн гэдгээ хэлж байсан. Надаас өөр хэнийг ч харддаггүй, намайг хуурдаггүй, үргэлж намаа сонсдог, хүндэлдэг, хайрладаг байсан хүн минь. Мэдээж эмэгтэй хүн учраас би түүнтэй үерхэж байгаа бусдад мэдгэдгийг хүсээгүй нуудаг байсан. Гэхдээ удалгүй сургуулийнхан болон найзууд маань бүгд бидсэн намайг лесби болчихлоо гэх мэтээр тоглоомоор хэлсэн өгнүүд нь их юм бодоход хүргэдэг байлаа. Миний хүсээгүй харилцаа гэж хэлэхэд болно. Би түүний эрэгтэй байсан ч болоос би эмэгтэй хүнтэй хамт амьдарч чадахгүй гэх мэт үг хэлж их сэтгэлийг нь эмзэглүүлсэн байх. 3 жил бид зууралдан барин хамт байсан. Хиндэж халамжлуулж хайрлуулад эксэсээ нэхэж ч авч чаддгүй байсан мэдрэмжүүдийг тэр охин зүгээр л надад хэлүүлэхгүй харамгүй өгдөг байсан. Би ч их аз жаргалтай түшигтэй байсан. Яванда аарсаар худлаа яриа үг үлдэл гих мэт зүйлсээс болж би салъя гэж хэлдэг болоод уурлаад хэрэлдээд сүулдэ алгадаж гар хүрдэг боллоо. Удаан хугацаанд энэ зүйлс үргэлжилсэн учраас би өөрийгөө анзаарч гисэн. Би яг X шигэ зан аваар гаргаад нөгөө охин минь өмнө нь байсан над чиг харагдаад эхэлсэн. Тэгээд л улам бүр дургүй хүрээд бас намайг гуйж говшаад уйлаад байж байгааг нь харах таашаалтай ч юм шиг санагдаж эхэллээ. Би тийм харгас хүн болчихсон байсан. Яагаад надад тэгж их сайн андаж байгаа хүнд чи тийм харгас зан гаргаж байсан юм бэ гэсэн нүдээр хүмүүс харж ар урдуур шивэр авир хийж байсныг мэддэг байсан хэрэн болоогүй. Би ч ингэж стрессмээргүй байсан. Надаас салаад өгөөч, яваад өгөөч гэж бараг сүулдэ гуйдаг боллоо. Зүгээр л би цаашид надад эмэгтэй хүнтэй үерхэд амьдраад зарлаад явах зориг зүрхэж байгаагүй. Би ч тэр хүнд чин сэтгэлээсээ хайртай байгаагүй. Өмнө нь мэдрээгүй зүйлээ мэдрээд дэндүү засчихсан байсан байгаа юм. Үүнээс болоод тэр охиныг ч зөндөө гомдоо шархлуулж олонний дэргэд эвгүй байдалд оруулах хасгаач ичдэггүй байсан. Ийм байдалтай 3 жил болсны эцэс тэр охин өөр охинтой үерхснээр энэ харилцаа дуусгар болсон. Надаас өөр хэнийг ч харддаггүй байсан тэр хүн нэг л өдөр намайг хаяад явж чаддаг болсон байсныг хараад би их шоконд орсон. Яваад үггээд өөрөө гуйж хэрэлддэг байсан хэрнээ яг явах гэхэд нь би бас явуулж чадахгүй байгаа юм. Тэгээд надад хэлсэн хамгийн их бодол тавтуулсан үг нь тэр хүн ядаж л чамайг бодвол намайг хайрладаг, намайг өрөвдөлтэй байдалд оруулж дэрлэхдэггүй гэх үг. Үнэхээр их гомдож бас шархалж байсан ч үнэн үг байлаа. Би хизээч ийм хүн болчихов. Би чинь зөөлөн сэтгэлтэй хүнд муухай үг хэлж чаддгүй өрөвч сэтгэлтэй хүн байсан биз дээ. Яагаад би ингэж их өөр хүн шиг болчихов? Би өөрөө явуулахыг хүсдэг байсан хэрнээ хажуудаа тэжээвэр амтан шиг байхыг хүсээд ашиглаад явах гэтэл явуулдгүй ямар гэж тогсох хүн болчихов гэж анх удаага өөрийгөө талент хараад анзаарч байгаа хүн шиг л юм бодож байлаа. Хүй ерөн зөв хүнийхээ хажууд л зөв хүн болд юм байна гэж бодож ирсэн. Хэн байх нь хамаагүй би угаасаа ийм хүн гэж бат хэлэхэргүй болсон гэх юм уу? Хэний ч хажууд хинч болж өөрчлөгдөж болдго юм бэлээ. Одоо сайн хүнтэй уулзраа сайхан амьдарч байгаа байх гэж найдаж байна. Миний амьдралд учирсан энэ бүх хүмүүс бүгд надад сэтгэл өвдөх, эдгэрэх, хүн гомдоох, чи хүнд үн цэнтэй байж болохыг ойлгуулсан хүмүүс. Бүгдд нь баярлалаа. Мэдээж би энэ зүйлсийг хэвийн зүйл хүнд заавал тохиолдож байж хүн ухаардаг юм гэж хэлэх гээгүй гэдгийг та нарт минь ойлгоорой. Бурхан надад амьдрал гэдэг хатуу
гэдгийг ойлгуулахаар илгээсэн шалгалтууд байх гэж бодож хэнийг ч буруутгахгүй үзэн ядахгүйгээр сэтгэлээ амар тайван болгодог юм. Би өөрөө хүнд гомдож ч үзлээ, хэн нэгнийг шалдаа буутал гомдооч ч үзлээ, хизээч идэршгүй хар бараанч дурсамжтай болсон энэ бүгдийгээ би хэн нэгэн сургамж болоосаа гэж бодоод хинээс чичилгүй бичгээр шийдсэн юм аа. Энэ бүх зүйлсээ сэтгэл зүгээ аварч чадсан өөртөө бас баярлаа. Үргэлж эерэг бодож, бусдыг үзэн ядаж хараач суухын орон надад сургамж болж амьдралын хичээл заасанд баярлаа гэж боддог болсноороо би өөрийгөө эдгэж чадсан гэж боддог. Бас амина сэтгэл зүйчийн оруулдаг рейс мөн тусаасан шүү. Хүний харах үнцэг өөрчлөгдөхөд л амьдрал тэр чигээрээ хэцүү эсвэл амархан болдог юм шиг санагдсан. Хүнд гомдож өөртөө гутран, хүн гомдож өөрийгөө бас харааж гутран, бэлгийн дарамтаасаа болж өөрийгөө азгүй гэх гутран. Энэ бүх зүйл болоод өнгөрчихсөн учраас бодлоггүй зөвхөн урагшаа харж ирээдүйдээ илүү сайн хүн болж сайн хүмүүстэй учирч сайхан амьдралаар амьдрах өөрийн замаа бий болох нь хамгийн чухал шүү. Энийг уншиж байгаа хүмүүс донд ямар нэг шалтгаанаас болж гуниж суугаа бол нэг сайн уйлж аваад нулимсаа арчаад нүрээ угаагаа зүгээр л талархаад илүү сайхан уртаас урт амьдрал хүлээж байгаад итгээд ураг шитгэл дүүрэн алхаарай. Та нар бүгдээрээ чадна. Би одоо өөрийгөө эмчилж идгэж байгаа замдаа явж байгаа. Дараа илүү сайн хүнтэй таарлаа гэхэд гимтсэн сэтгэл зүйтэй токсик хүн очиж болохгүй шүү дээ. Өөрөө ямар хүнтэй хамт байхыг хүсэж байна. Би өөрөө эхлээд тэр шалгууртаа тэнцэх хэрэгтэй гэж бодож байна. Хамгийн чухал нь чиний өмнөх амьдралтаа авсан шархаас үүссэн сэтгэл зүйн гэмтлээс болж дараагийн хүн чинь сэтгэл зүгээр хохирч чамаар сэтгэл зүгээ шархлуулж болохгүй шүү. Чи ч бас өмнөхөө сөхөж дараагийн хамааралгүй хүндээ халтаж хүний сэтгэл зүй гэмтэж болохгүй шүү гэж хэлээ да. Энэ хүртэл төвчээртэй уншсан хүмүүст баярлалаа. Хамгийн байж болох товчоор бичсэн ч урт болчихлоо. Миний зүгээр амар ихэндээ өвддөөс нэ буцаад яг ингээд ойсон юм шиг болчихлоо. Энэ түүх эхлэлээс ахвалаад өрнөл төгсгөл хүртлээ яг л хүний амьдралын бүтэн ингээд сэтгэл зүйн асуудлуудын шалтгаан тэгээд ингээд процессууд яаж явагдсан тэгээд эргээд идэх ингээд зам гэдэг ер нь ингээд бүхэл бүтэн амьдралыг өгүүлж байгаа байхгүй. Энийг сонсноор бараг хүн өөрөө идэж байгаа юм шиг мэдрэмжийг авах. Тэгэхээр энэ дэр нэг зөвлөгөөч гэдэг юм уу, комент ч гэдэг юм уу юу ч хэлмээргүй байна. Тэр гайхалтай түүх явуулсан баярлалаа гэж хэлээд. Би ч супер хэллэх үг болчихлоо. За окей. За ингээд дараагийн түүх уншъя. Сайн уу энэ захаа удаж уншиж буй өдрийн минь үгээд тавчилт юм уу бас гайлгал окей. Одоо 19 настай гадаадд сурдаг оюутан юм аа. Амьдралдаа нэг ч удаа хүнтэй хүрхэж үзээгүй харьцаж байсан тохиолдол бий. Амьдралдаа нэг л удаа хүнтэй уулзаж байсан бөгөөд тэрэндээ ч нэг их санаа зовоод гутраад байдаггүй. Найзууд манд хүнтэй өрөхгүй мүү гэж хамаатныхан яа тийм хөрх охин хүнтэй уулзаж найзаж нөрхөлтгүй юм бэ гэж асуугаад байдیں۔ Миний хувьд бол багаасаа хайр сэтгэл гэдэг зүйлд итгэл үнэмшил багтай өссөн. Өсөж томрох тусам илүү ихийг үзэж ойлгож явнаа. Одоо бол хайр гэдэг зүйлэнд итгэдэг, хувь тавилан маш их итгэдэг. Багаас хилж өсгсөн эмэгтэй хүн ямар байх талаар өөрийн үн цэн оршуугаа яаж хамгаалах талаар зааж өгсөн ээжтэй баярладаг. Аав минь ч гэсэн над руу нэг ч удаа дуугаа өндөрсгөж зандарлаж үзээгүүд нь маш их талархдаг. Ийм л гайхалтай хүмүүсийн хажууд өссөний ачаар итгэл үнэмшилтэй бацах ёстой хүчтэй мундаг эмэгтэй болж өсч байгаа юм шиг санагддаг. Би өөрийн гэсэн хувь хүн миний сэтгэлийг татаж зүрхийг минь болгох цар ганц нэгнийг би хүлээдэг. Хүлээхийгээ би буруу гэж боддгүй. Зарим хүмүүс замд гарч байж л за энэ янтайгаа уулзна гэд байдیں۔ Миний хувьд миний soulmate мөн л бол надтай уулзна гэж боддог. Нилийн Disney гүнжийнхээ үлгэрэнд одоо хүртэл амьдарч байна. Хэлэх гэсэн зүйл маань амьдрал битгий яраарай бас битгий гутраарай. Чиний зүйл чам зарагдсан зүйл сүргэл замаа болно гэдэгт итгээрэй. Уншсан хоёртоо баярлалаа. Сансан үзэгчтэй бас баярлалаа. Яасаа хөрхий эрэг vibeтай охин бэ тий. Тэгээд одоо хүртэл яг нөгөө төрхөж үзээгүй байгаа юм байна. Гэхдээ ингээд амьдрал итгэл нь маш гоё эрэг байгаа. Зөв хүнтэйгээ зөв цагтаа учрна гэдэгт бол аюу итгэлтэй байдаг. Тэр зүйл нь маш их таалагдлаа. Яг энэ хിവэр яваарай. Тэгээд нас гэлтгүү 19 настай байсан, 29 настай, 39 настай, 49 настай. Энэ бол насны хязгаар байхгүйгээр хүний амьдралд яг очих ёстой зөв үедээ л хүн гарч ирнэ үхээс биш хүсээд байх тусам хийсэн гэдэг шиг тий. Хурдан хүнтэй уулзах юмсан гэж бодож шуналдж байгаа тэр
эсвэл хитрхи ганцаардж байгаа тэр мэдрэмжээс шалтгаалаад хүн магадгүй зүгээр л буруу үнэ сонгочдөг юм шиг санагдаж байна. Тэгэхээр ингээд харилцаан дээр бэлэн болсон цаг хугацаа бол яг өөрийнхөө дотоод хүнийг маш сайн ойлгоод надад ийм хүн хэрэгтэй юм байна. Надад бас ийм дутагдал байд юм байна. Магадгүй харилцаануудаас авч исэн тэр зүйлүүдээсээ сургамж болгоод өөрийнхөө муу тал, сайн тал тэр хүмүүсээс авсан одоо өөрчлөлт, хөгжлүүд дээр илүү анхаарлаа хандуулад тэгээ явж итэл чамайг бэлэн болсон цагт чинь угаасаа дэлхийн ертөнц чамд гайхалтай үнийг заавал илгээдэг гэдэгт бол итгэх нь аягүй чухал. Бидний итгэлийн тэр мэдрэмж бол амьдралыг өөдрөгөөр харах тэр vibe, сэтгэл хөдлөл мэдрэмжийг өгдөг. Тэгээ тэр мэдрэмжинд эерэг байвал эерэг мэдрэмж өөрөө нөгөө таталцлын үйлээр эерэг зүйл сайн сайхан зүйлээ л татдаг. Айцтай байгаа гэвэл магадгүй тэр айц маань ирдэг гэдэг шиг энэ зүйлд аягүй сайн итгэхээсэ гэж үзэж байна. Надад нэг тийм асуулт байна. Бодол гэх юм уу? Хүмүүс ингэдэг дээ. Зөв хүнтэйгээ одоо нэг хорон гарна гэж ярьдаг шүү дээ хүний. Зөв хүнтэйгээ одоо уулзах хүртлээ ингээд завуулсан ч юм уу эсвэл ер нь ингээд хүн хороо гаргах зүйд дараагийн ингэж амьдралтаа орох хэвээр дараагийн шатанд орох хэвээр тэр болтол ингээд маш сайн ингээд зугаалаад ч юм уу маш сайн өөр хүмүүсийг таньж мэдээд өөр хүмүүстэй уулзаж уулзаад тэг хүн ямар байдгийг мэдэрч үзээд тэгээ дараа нь ингээд гэр бүл зохиогоорой гэж хэлдэг. Энэн дээр та юу гэж бодож байна? Ер нь бол санал нийлдэг шүү. Яг ингээд бэлэн болоод илүү бүх зүйлийн ингээд хорн гараад за эрэгтэй хүн ийм байд юм бэ, эмэгтэй хүн ийм байд юм байна гэдэг алдаа оноо дутагдал хүсэж байгаа хүсэхгүй байгаа гэх бүх мэдрэмжээ ялгасны дараа за ер нь эцсийн дундаа яг харилцаа гэдэг чинь яг энэ л юм байна шүү дээ гэдгийг ойлгосон цагтаа харилцаанд орвол илүү эрүүлэр орж болох юм. Гэхдээ бас ингээд одоо сэтгэл зүйч ч юм уу эсвэл ингээл амьдралыг ингээл нэг л их одоо ярьж байгаа хүмүүс байгаад энэ л да мэрэгчлэтнүүд гэдэг ч юм уу. Гэхдээ хүний агуу зайг хинч хизээж тодорхойлж зөв буруугийн шийдвэн байна л гэдгийг нөгөө бодит амьдралын юм факт түүхүүдийг сонсох тусмаа харж байгаа. Ингээ чи бэлэн болсон үедээ л яваараа гэсэн ч гэсэн тэр хүний амьдралд учрах ёстой хүн нь гарч ирэх юм бол тэр хүн дээр уулзрал явдаг юм бэл. Магадгүй бэлэн болоогүй байх үедээ жоохон бахтаа ч гэсэн дурлаж хайрлаад анхны хайртайгаа ч гэдэм юм уу суугаад маш олон жил амжилттай амьдарч байгаа гэр бүлүүд ч гэсэн байдаг. Тэгэхээр яг ингээрээ тэгээрэг гэдэг зөвлөгөөнөөс илүү хүн жинхэнэ хайрыг яг үнэхээр олчлоо гэж бодсон цагтаа тэр зүйлдээ ер нь бол итгэхэд үзэхэд магадгүй тэр зүйл нь дараа нь амьдралынх нь аягүй том сэтгэлийн шарахыг нөгөөх тийм түүх болсон ч гэсэн тэр хүнийг өөрчлөх гэж ирсэн харилцаал байдаг баг. Тэгэхээр энэн дээр туйлын зөв буруу гэдэг зүйл бас байхгүй байдаг гэж бодож байна. Окей. За дараагийн түүхийг уншъя. Шууд мэдрэмжээ бичиж байгаа учраас үг үсгийн алдаа ганцны гарах хаа уучлаарай зүгэрдээ. 2021 онд сургуулаа төгсөөж ажилд ороод ковид ч гараад найз залуугаасаа салсан. Оюутан байхдаа найзууд найз залуу гэр бүл гэсэн хүрээлэлд байсан. Би ажлыг хамт олон гэсэн хүрээлэлд ороод шинэ хүмүүстэй танилцаа зөндөө мундаг хүмүүс өөр байдаг юм байна гэж бодоод сэтгэл санаач өөрчлөгдсөн юм шиг байгаамаа. Гэхдээ хосын харилцаа үүсгээгүй гинэ. За тэгээд одоо хүртэл ганц би явж байна. 22-23 онд бол амар ямардаг байсан. Яагаад би ганц би юм бол би л болдгүй юм болов гээл үхэх гэж байгаа юм шиг л байдаг байлаа. Дунд нь нэг ажлынхаа ахтай харьцаад удалгүй байсан. Тэр ч нэмэгдээд юм болов юм л болвол уйлчдаг байлаа. Уйлаал байдаг байлаа. Одоо бол харин шал өөрөө ганц би байгаадаа баярлаад байдаг штэ. Ганц би байгаа дээрээ гэд мэрэгжлээ дэвшлүүлэх гээд сурч байна. Нэг том шалгалт өгөх гээд өдөр шөнөгүй бэлдэж байна. Өөрийгөө яг өөртөө зориулж энэ бүгдийг хийж байна гэж боддог. Цалингаа аваад тодорхой хувийг хадгаламж руугаа хийж байна. Үлдсэнгээр нь зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлийг авч байна гээл. Ер нь удаан ганц би явхаар өөрийгөө их хайрладаг болдог юм шиг. Гэхдээ бас хаяа ямарноо. Тэгэл заримдаа бүр хүчээр жахаа ямарч байгаа л унтдаг. Зовлон минь Багдад байгаа юм шиг санагдаад тэгээл өглөө дахиад л ажиллангаа сурч байгаа эрх чөлөөтэй би сэрдэг дээ. Хамгийн тэнэг нь яг сэтгэл хүн байхгүй юм уу гэхээр үгүй хүн байгаа. Тэр нь салсан 3 жил оюутан байхдаа үргэсэн найз залуу маань биш. Эморж явахдаа харьцаж ганц нэг хүн уулзаж байсан ажлын ах маань одоо хүртэл сэтгэл байгаа.
ганц би боловсралтай албан тушаал надаас дээр тэр хүнтэй л суундаа гэж өөрийгөө хөгжүүлж өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээх гэж мэрийж байгаа мэт санаж явдаг. Тэр хүн маань хүртэл тэрийг мэддэг хэрнээ бас л яг миний эрэгтэй хувилбар шиг яриад л сураад мэрэгшээд явж байна. Одоо бол цагаан сараар ах эгч нараас нарын асуултнаас л айж байна да гинэ. Хэдэн настай юм болоо? 21 он сургуулаа төгсөхээр нэг 24 мөр хүртэл юм байна тий. Тэгээд нэг судалгаан дээр үндэслэн гоё нэг юм типүүд болон ер нь нөлөөллүүдийн талаар та нартай яг саний түүхтэй холбоод ярьчээ гэж бодож ирсэн. Одоо саний эмэгтэй болохоор ингээ ганц би ихэндээ байгаадаа ингээ сэтгэл нь жоох хэцүү болол. Тэгээ сүүлдээ ганц би байгаадаа тасаж эхэлсэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө ганц би удаан явах нь болохоор хүний сэтгэл зүйд янз янзын нөлөө үзүүлдэг юм байна л да. Эрг нөлөө нь болохоор одоо түрүүний яг ярьдгаар өөрийгөө илүү сайн ойлгодог болдог, өөрийгөө нөгөө илүү яг юун туртай, дургуугаа илүү их ингээд ялгаж салгадаг болдог гэж байгаа юм. За тэгээд хувийн хөгжил одоо тий яг л хүлэмжшүрсэн байгаа байхгүй. За би энэ ганц би байх хугацаанд өөрийнхөө хувийн хөгжил дэвшилтэд л анхаарлаа хандуулна гэдэг ч юм. Цаг хугацаагаа ашигладаг. За тэгээд нөгөө эрх чөлөөтэй амьдрал гэдэг түрүүнд дурдгдсан шиг яг ингээд өөрийнхөө чөлөөт байдалтай дуртай болдог. Хувийн орон зайгаа аягаасаа хамгаалж сурдаг. За тэгээд сэтгэл санааны хувьд бол ингээд илүү доктортой болоо сэтгэл санаагаа хянах боломжтой болоод ирдэг. Одоо харилцан гинтийн сюрприз байдлаар ийм стрессээс бол ангижирдаг гэж аахгүй. Гэхдээ ингээд нэг үе эмороод идэг шалтгаанууд нь жишээлбэл нэг өөрийгөө бусдаас ийм тусгаарлаж байгаа мэдрэмжийг авангуудаа энэс болоод нөгөө хайрын юм дотнцлын харилцааны дутмагшил, дутагдах энэ мэдрэмж нь хүний жоохон сэтгэлээр унах, стрессийг үүсгэдэг гэж байгаа юм. За яг өөрийнхөө асуудлыг зөвхөн ингээ анхаарад яваад ахаар ингээд нийгмийн харилцаанд ингээд жоохон сул болдог. Одоо жишээ нь ингээд хүмүүсийн яг яадаг идэг гэдгийг харилцаж ойлгож хүлээж авах тэр чадвар нь жоохон буурж ирдэг ч юм уу. За тэгээд хүмүүст итгэхээс илүү өөртөө илүү найдаж эхлэх. За тэгээд нэг юм үе эмороод байгаа шалтгаан хайр дурлал татан харилцаанаас авах тийм сэтгэл ханамжийг орлуулах зүйл ер нь бол байдгүй учраас энэ заримдаа юм гонигтай байх юм мэдрэмжүүдийг авдаг. Тэгэхээр яг тэрний жишээг бол бүрэн тайлбарлаж сая бол ярьсан байна гэж бодож байна. Тэгэхээр сайн зүйлтэй бас муу зүйлтэй байдаг. За дараагийн төхөн шиг. Ганц би удаа явж байгаа талаар өөрийнхөө туршлагыг хуваалцъя. Юуны өмнө би 24 настай мэдлэг боловсралтай давгүй бие хаатай. Царай зүстэй. Гэтэ яагаад өдөө хүртэл сингл явж гин гэдэг асуултыг өөрөөсөө их асууж хариултыг нь бараг л олсон. За. Тэгэхээр нэгт яг миний хүсэжсэн залуу над руу юм бичиж хамдарч эхлэхэд миний сонирхол бурчдаг. Үүнийг яагаад гэдгийг ойлгохгүй. Хоёрт би 21-т их сургуулаа төгсөөд 22-т нарийн мэргэжил эзэмшиж суралцаад одоо төгсөж байгаа. 22-т нарийн мэргэжил эзэмшиж суралцаад одоо төгсөж байгаа хүн энэ хүртэл бас ч үгүй олон хүнтэй таарсан ч дийлийнх нь гэр бүлтэй ахнар харилцаа тогтоох гэж ямар нэг аргаар оролддог. Би үүнээс нь хөтлөө айдаг, бас эхнэрийг нь өрөвддөг. Гэр бүлтэй ахнар бүгд ингэж араар тавьдаг юм бах та гэж боддог. Дараа нөхөртөө болсон үед миний нөхөр бас ингэж явж ивэл яана гэж айдаг. Энэ бол гэр бүл зохио нөхрөө яаж сонгоно гэж бодох төдийд л төрдөг маш том айдас. Хүн өөрийн хүрээлэл мэдлэг боловсролын төвшнгөөс хамаарч нөхөр эхнэрээ сонгодог санагддаг. Тийм болохоор өөрийгөө сайн хүнтэй сууя гэж бодож байл би өөрөө сайн байх хэрэгтэй гэж бодсны үндэс дээрээс өөрийгөө хүчилдэг. Дөрөвт үнэхээр дагуу сайн залуу болох хэцүү байна уу? Эсвэл би тийм хашир зожиг хүн юм болов уу мэдэхгүй. Тавт хэд эрт биеэ даасан болохоор бүх зүйлийг өөрөө зохицуулаад сурсан. Бас би ширүүн харцтай үнэхээр дагуу бие хаатай. Ер нь өөртөө ихтэй байдаг учраас бусад хүний нүдэнд их зантай биеэ тосоо харагддаг. Нөгөө хүрч чадахгүй уулын оргил шиг харагддаг гэж сонсож байсан. Үүнээс болдог байж магадгүй гэж бас боддог. Гэтэ тэгээд заяагцсан нүд бие хааг яалтай билээ. Гэтэ харцаж үзснээр дараа бол дийлэх энэ хүний бодол эргээр өөрчлөгддөг. Би ч мөн шаардлагатай нөхцөл бүх давуу эрхийг эрэгтэйдээ өгч эрхэлж чаднаа. Тэгээд би бодохдоо эмэгтэй хүн гаднаа зөөлөн байх хэрэгтэй юм байна гэж бодсон. 6. Энэ бол маш том асуудал. Миний хүсээгүй хас залуу намайг сонирхох, миний хүсэж байгаа залуу намайг сонирхгүй байх. Хүн тэгээд саний амьтандөө зовлон руугаа өөрөө зүтгэдэг. 6. Нэг анзаарчихсан юм нь эмэгтэйчүүд гайгүй өөртөө таалагдсан эрэгтэй араас өөртөө гүйжээж олж авд юм байна гэдгийг нүдэрээ харсан. Гэхдээ би тэгж эрэгтэй хүний араас гүйж чадахгүй бүр үдээ 24 наслахтаа надад таалагдаж байсан ч төрүүлж эрэгтэй хүн рүү чат бичиж үзээгүй тийм хүн.
Дүгнэлт нь би ер нь л болдгүй юм байна. Биш ээ. Дүгнэлт нь би ер нь болоогүй байгаа юм байна. Чихнээсээ намайг гэж хүн гарч ирэх байх гэж итгэл сууж байна да. Нөгөө нийтлэг тохиолддог ийм шинжүүд байгаа байхгүй ингээл гадна амар өөртөө ихтэй эсвэл амар хүчтэй харагддаг эсвэл нэг юм хэзэж хурж чадахгүй халдаж боломгүй тийм эмгтээчүүд рүү эрэгтэй хүмүүс халдаал найргаал жоохон зүрх зөрг нь хөрөхгүй тохиолдод байдаг. Эрэгтэй хүн ч угаасаа нөгөө байгалийнхын инстинкт дээр эмгтээ хүнийг илүү сул дорой талаас нь харж иж хамгаалах ёстой. Энэ хүнийг хамгаалж хайрлах ёстой гэдэг нэг юм мэдрэмжээр хандаж ер нь өөрөөсөө илүү эмгтээ хүнтэй байхаар нөгөө эрэгтэй хүн ч айгүй эго өндөртэй. Тэнгүүт нөгөө эмгтээ хүний эготой мөргөлдөд тэн дээр яг л хоёр хүний эрэгтэйчүүдийн өрсөлдөөн тэмцэлтэн шиг дайн болдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өөрийгөө бүтээсэн эмгтээчүүд уг нь л өөрөөсөө илүү байх тийм эрэгтэй хүнийг хайгаад идэг боловч яг ингээд за би өөрийнхөө стандартаа болох хэрэгтэй юм байна. Би эсвэл зөөлхөн байх хэрэгтэй юм байна гэдэг ч юм аль хэдийн өөрийгөө бүтээсэн байгаа зүйлийг худлаа хурамгаар өөрчлөх боломжгүй шүү дээ. Тэгэхээр ингээд зүгээр таарж байгаа харилцаанууд нь болохгүй байгаа тийм. Тэгэд өөрийгөө бас яг бүрэн дүүрэн сэтгэл мэдрэмжийнхаа сул талуудаа эрэгтэй хүнд нэг тал дээр бас асуудал байж магадгүй гэж би бодод байна. Яг өөрийнхөө хэцүү байгаа зүйлийг хүнд ярихаас айдаг ч юм уу. Эсвэл өөрийнхөө сэтгэл хөдлөлөө хэцүү байгаа уйлж байгаа. Эсвэл заримдаа ингэж чадахгүй байгаа зүйлээ ингээд эсвэл өөрийнхөө тэ гадаад төрхнийхөө ч гэсэн сул талаа ингээд хүнд харуулахгүй хэтэрхий төгс авах гэж хичээдэг болвол ер нь ингээд харилцаан дээр юм ханд мөргөлдөөд байгаа юм шиг мэдрэмж авах тохиолдол байгаа. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс маань ер нь надад айгүй асуудал байна гэж бодоод байгаад болвол ер нь бүх зүйлийг хэтэрхий төгс байдлаас өөрийгөө харуулах гэж хичээдэг тэр дүрээсээ гарч чаддгүй бол ер нь нөгөө хүмүүсийн харилцаа чинь бие биенийхээ сул тал зөөлхөн байгаа тэр зүйлийг илүү хараад тэгээ би ингээ нэвтэрч болох үйс юм байна. Би ч гэсэн алдаатай гэж өөрийгөө мэдэрч байгаа штэ хүн. Тэгээ тэрийг маань ингээ хүлээж авах болов үгүй гэдэг тэр лайцтай байдаг учраас хүн бас сэтгэлээ нээхээс бас айдаг ч юм. Тэгэхээр ингээд нэг ийм ханууд байдаг болол зүгээр л харилцаа гэдэг бол маш энгийн. Зүгээр сайхан нэгэл өөрийнхөө бүх зүйлээ нуухгүйгээр илэрхийлэхэд харин тэр зүйлийг чинь ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хүн эмэгтэй хүн гарч ирэх үед давай за харилцаанд оръё гэдэг ч юм. Тэгээд ингээ хүлээж авал гоё харилцаа явах юм болов уу гэж бодож байна. Тэг би л болдгоо гэдэг шиг. Манай сингл явсан түүхүүд маань бас айгүй хөөрхөн хайр татмаар өөрсдөн дээрээ бас айгүй сайн ажиллаж чаддаг, хөгжиж чаддаг ийм хүмүүс бас байна. Тэгээ барахч шүү, захиа явуулсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ сингл байгаадаа битээ сэтгэлээр унаарай. Хизээ нэгэн цаг сайхан харийг бүтээн гэдэгт итгэлтэй байгаарай гэж хүсэж байна. За тэгээ өнөөдрийнхөө подкастаа хоёлаа ингээд дуусгая да. За тэгээ өнөөдрийн подкастаа байсанд баярлалаа. Тэгээ дараагийн подкастаар уулзцгаая. Баяртай.